За өнөөдөр Богд Зонхоо ламын одоо их дүүсэн өдөр. За тэгээд энийг бол монголчууд эртээр үеэсэн одоо зулын 25 гээд одоо маш ихээр одоо тэмдэглэж ирсэн ийм одоо байдаг. За Монгол оронд бол бурхны шашин за 3 удаа дэлгэрсэн гэж ингэж за Монголын одоо дээдс лам нар түүхийнхэн одоо зохиол бүтээлд бол тэгж одоо айлтсан байдаг. За түүний одоо 3 дахь дэлгэрэлт нь бол Богд Зонхоо ламын одоо шашин дэлгэрсэн юм аа гэж ингэж одоо үздэг. За тиймээс бол Богд Зонхоо ламын одоо их дүүсэн 2 дугаарт бас одоо 25 гэж сар бүрийн одоо 25 гэдэг бол ханд дагинсын одоо дүүцэн өдөр байдаг. За тийм учраас бол энэхүү одоо өдрийг бол одоо монголчууд эртээр үеэсэн одоо зулын 25 гэж их одоо онцгойлож за энэ өдөр бол буян одоо хураахыг хичээж ялангуяа мэгзэм одоо уншиж за зул одоо өргөж ингэж одоо ирсэн ийм одоо түүхтэй юм аа. За тийм учраас өнөөдрийн одоо энэ цаг үе бол одоо Богд Зонхоо ламын одоо биеэрээ одоо ажилласан ийм одоо цаг хугацаа юм нэгдүгээрт. За тэгээд энэхүү одоо газар орон маань бол Монголын одоо үе үеийн одоо Богд гэгийн за тэгээд Монголын одоо их хүрээний алдартай олон одоо мэргэд дээдсүүд одоо ажилласан ийм одоо газар орон юм. Ер нь бол одоо Монгол оронд хамгийн одоо аз чандавтай одоо газар бол хаана байна вэ гэхдээ зэрэг одоо миний хувьд бол энэ гандангийн одоо дэнжийг одоо хэлэх байхаа гэж ингэж одоо боддог. Яагаад гэвэл энэ дээр одоо өндөр гэгэнээс одоо ахгуулаад 2 дугаар Богд тэгээд түүнээс хойш одоо 8 дугаар Богд хүртэл за тэгээд мөн одоо 9 дугаар Богд гэгэн өнөөдөр одоо ингээ 10 дугаар Богд маань ингээд үе үеийн богдууд бүгдээрээ одоо энэ гандан дээр одоо заларсан. За тэгээд мөн одоо энэ гандангийн одоо дэнж дээр бол чойрын одоо 3 датсан ламрын датсан тэргүүтэн одоо байсан. За энэ одоо датсангууд бол маш олон одоо Монголын хамгийн одоо эрдэмтдээ хамгийн одоо алдартай бүхэл одоо лам нар болвол энэ одоо гандан хий дээр одоо суралцж за энд одоо бурхныхаа номыг үзэж за тэгээд бурхныхаа номыг анхааран авч за бод сэтгэлийг одоо үндсэндээ одоо төрүүлж хоосон чанарыг одоо онж ингэж одоо байсан ийм одоо түүхтэй. За тэгэхээр энэ одоо их хүрээний энэ одоо орон суурин их хүрээний энэ одоо газар орон гэдэг бол Монголын одоо маш олон эрдэмтэн одоо мэргэд дээдсүүд одоо ажилласан ийм одоо гайхамшигтай газар. За тэгээд хэдийгээр одоо 1937 онд бол их одоо хэлмэгдүүлэлт одоо явагдаж тэгээд Монголын одоо бурхан шашин нэг хэсэг бол нэрийн төдийч одоо байхгүй шгүй ийм одоо болсон ч гэсэн энэ одоо гандангийн дэнж дээр бол эргээд бурханы шашин одоо дахин сэргэж за тэгээд 90 онтой одоо золгож за тэрнээс хойш ч гэсэн одоо болтол бол Монголын одоо бурхан шашны хамгийн их одоо уламжлалаа одоо авч үлдсэн за тэгээд хамгийн их одоо бурхан шашныг одоо түгээдэг сургалт явуулдаг тийм одоо газар бол одоо ганд дэгчлэн одоо хийд юм аа. За тийм учраас энэ одоо сайхан ариун дагшин одоо газар оронд одоо өнөөдөр Богд ламын одоо дүүсэн өдөр учраас Богд Зонхоо ламын олон одоо номнуудын дотроос бас охь болсон одоо нэгэн номыг нь бол та бүгдэд бас жоохон тайлбарлаж одоо хүргье гэж ингэж одоо бодож байгаа. За тэгэхээр бас зарим одоо лам нар бол тэгж үздэг Богд ламын одоо 5 ламрын байдаг юм аа гэж. Тэгээ Богд Зонхоо лам юугээрээ одоо гайхамшигтай юм бэ гэхтэй зэрэг Богд Зонхоо лам бол зохиол бүтээлээрээ бол үнэхээр одоо гайхамшигтай. Богд Зонхоо ламын одоо 18 бот одоо зохиол бүтээл байдаг. За тэр одоо зохиол бүтээл дотор бол бодмөрийн зэргийн одоо холбогдолтой энэ сургаал номууд за тэгээд төв үзтийн одоо гүн гүнзгий одоо сургаалууд за тэгээд дээрэс нь нууц тарны тэр одоо гүн гүнзгий одоо сургаалууд эдгээр одоо бүгдийг бол маш одоо тодорхой гаргаж ирсэн. Хэрвээ Богд лам гэдэг хүн одоо төвд оронд одоо залраагүй одоо байсан болвол өнөөдөр одоо бид нар бодмөрийн зэргийг ч гэсэн төдийлөн одоо тодорхой одоо мэдэхгүй байж одоо магадгүй. За тэгээд мөн одоо нууц тарны ном дотроос одоо санд дэмчиг
тэргүүтний одоо эдгээр номнуудыг ч гэсэн бид нар сайн одоо ингэж мэдэхгүй байж магадгүй. За ялангуяа хоосон чанарын тэр одоо гүн гүнзгий үзлийг бол бид нар өдийд бараг нэх сайн одоо мэдэхгүй ийм одоо байх байсан байж магадгүй гэж ингэж одоо үзэхээр байдаг. Яагаад өгөхтэй зэрэг бол Богд Зонхова ламын үед Богд Зонхова лам яагаад ламирмыг одоо зохиосон юм бэ гэхтэй зэрэг өөрөө бодмөрийн зэрэг буюу ламирм номынхоо өмнө одоо өөрөө айлдсан байдаг. Тэгээ энэ үед бол одоо олон ном одоо үзэж судалсан хүмүүс нь тэр номыгоо одоо хэрхэн яаж анхааран авах вэ гэдэг тэр анхааран авах одоо гол шимийг нь одоо ингэж одоо бадж аваад тэгээ түүнийгээ өөрийнхөө одоо тоцоо сэтгэлд анхааран авах тэр ёсыг нь мэдэхгүй байна. За ном одоо анхааран авъя бяцлагыг гэж байгаа хүн нь одоо олон номыг одоо үзээгүй учраас одоо хэрхэн яаж одоо бяцлах вэ гэдэг тэр аргачлалаа мэдэхгүй байна. За тэгээд ихэнх одоо мэрэгдүүд нь бол үгэн дээрээ бас ингээд төөрцсөн байна. Тэгээд бурхны одоо шашны их баг хөлгөн судар дандар иш ондын номыг хооронд нь одоо хагшлуулсан одоо байна. Хооронд нь ингээд одоо зөрчилдүүлсэн ийм одоо байдалтай байна. Тийм учраас бол би энэ бодмөрийн зэрэг номыг бол одоо бичихээр одоо шийдлээ гэж ингэж одоо их бодмөрийн зэрэг номны өмнө бол ийм одоо үг байдаг шүү дээ тийм ээ. За тэгээд тэр үед бол бүх юм үзэгдэл одоо яагаад одоо хоосон чанартай юм бэ гэдэг тэр нарийн учир шалтгааныг бас маш одоо бага мэд одоо хүмүүс ер нь бол бараг л одоо мэдхээ болцсон шахуу. За тэгээд нуус тэрний ном гэхтэй зэрэг бол маш олон одоо гүр дуулал за их одоо гой одоо тийм уянгалаг одоо өгтэй боловч яг цаана одоо элбийн бий гэж юу юм гэгэн гэрэл гэж одоо юу юм бэ гэхтэй зэрэг тэр бүгдийг одоо маш нарийн одоо тодорхойлсон тийм одоо зүйлүүд одоо нарийн одоо тайлбарласан ийм зүйлүүд бол маш одоо бага ийм одоо болцсон байсан. За тэр үед бол Богдлам одоо гарч ирээд бүх одоо ном судрыг бол энтхийн одоо бурхан багшийн судар дандрын одоо тэр их сурвалжт нь одоо тулгаж тэгээд түүнийг энтхийн одоо дээдс бандитаа нар мэрэгэн одоо бүтээлчингүүд яаж одоо тайлбарлсан юм бэ гэдэг тэр тайлбараар нь одоо түүнийг одоо тайлж тэгээд түүний одоо утгыг бол Гадамбын одоо дээдс намар хэрхэн яаж одоо анхааран авч байсан бэ гэдэг тэр анхааран авлахтай нийлүүлж ингэж одоо тайлбарлсан учраас Богдлам бол үнэхэрийн одоо алдарсан төвд орондоо ч гэсэн алдарсан. За тэгээд зөвхөн одоо төвдөд төдийгүй одоо бурхны одоо их хөлгөний шашин дэлгэрсэн одоо Монгол оронд за тэгээд Хятад оронд хаа сайгүй одоо Богдламын шашин дэлгэрсэн. За өнөөдөр бол дээрхийн гэгээд далай багшийн ачаар бол Богдламын одоо шашин дэлхийд даяар бол ингээ сайхан дэлгэрсэн. Богдламын одоо бодмөрийн зэрэг гэдэг бол дэлхийн одоо бурхны шашны одоо ном сургаал дотроос хамгийн одоо олон хил дээр бол одоо хөрвүүлэгдсэн ийм одоо ном болж байна. За тийм учраас бол Богд Зонхова ламын энэ одоо айлбар сургаал Богд Зонхова ламын одоо мэдлэг оюун гэдэг бол хэмжээшгүй юм аа. Тиймээс ч одоо бид нар бол Богд Зонхова лам бол Манчар бурхны одоо хувилгаан байсан. Тэ эгэл хүний одоо барыг одоо бодож хийж одоо сэтгэхээс одоо илүүг одоо сэтгэсэн учраас бол Манчар бурхны одоо хувилгаан байсан гэж ингэж одоо үзэх тохиолдлууд хүртэл одоо байгаа ийм одоо юм. За тэгээд Богд Зонхова ламын одоо сургаалуудын дотроос бол нийтэд хамгийн одоо чухал сургаал нь бодмөрийн зэрэг. За энэ одоо бодмөрийн зэрэг дотор бол 5 бодмөрийн зэрэг байдгаа гэж ингэж хүмүүс одоо ярьдаг. За тэр нь юу гэхтэй зэрэг бол эхлээд Манчар бурхнаас сонссон. За Манчар бурхнаас одоо сонссныгоо одоо Цахаа нутгийн одоо ноён Авгаан Дамб гэдэг хүнд бол бурхан багшаад юу Богд Зонхова лам одоо айлдсан ийм одоо мөрийн 3 одоо эрхэм зүйл гэж одоо өнөөдрийн энэ ном. За тэгээд Гадамбын одоо дээдс ламнараас авсан одоо ном сургаалаа бодмөрийн зэрэг болгож ингэж одоо айлдсан их бодмөрийн зэрэг түүнийгээ ялангуй одоо хураангуйсан баг бодмөрийн зэрэг. За тэгээд түүнийгээ одоо өдөр тутам одоо хэрхэн яаж анхааран авах вэ гэдэг анхааран авлагын одоо тийм гүр дуулал болгож одоо айлдсан бодмөрийн зэргийн одоо хураангуй утга буюу ламирн дүйдэн тэгээд бүр машид одоо хураангуйсан ёндон ширжирмаа гэж ийм одоо 5 зүйлийн бодмөрийн зэргийн одоо холбоотой ном байдгаа гэж ингэж одоо үздэг. Тэрэн дээрээс бол өнөөдөр бид нар энэ одоо ламзоо намсан буюу мөрийн 3 эрхэм зүйл гэдэг энэ одоо номыг бол та бүгдэд
товчхон одоо тайлбарлаж өгөх юм аа. За хамгийн ихдээ живсэн дамаа намлаа чанцоолоо. За богд тойн багш нарт мөргмүү гэсэн одоо үг юм. За ямарваа нэгэн номны өмнө бол одоо мөргөл тахилын үг гэж одоо байдаг тийм ээ, тахилын үг. За тэр нь одоо юу гэхтэй зэрэг бол одоо мөргөл байж болно. Аль эсвэл ямар нэгэн тийм үлзий хутгийг одоо өгүүлсэн одоо үг байж болно. Аль эсвэл тухайн номныхоо утгыг хураангуйлаад одоо бас өгүүлсэн тийм одоо үг байж болдог. За тэгвэл энэ одоо номны эхэнд бол гитлэгч багш нарт одоо мөргөө буюу одоо богд тойн одоо багш нарт мөргмөө гэсэн ийм одоо үг байгаамаа. За энэ бол одоо энэ бодмөрийн зэргийн дамжлагын одоо дээдс багш нартаа одоо мөргөж байгаа ийм одоо мөргөлийн одоо үг юм. За тэгээд түүний дараа бол одоо ямарваа нэгэн номыг бас туурийнхын андгай буюу ийм номыг би одоо бичих гэж байна гэсэн ийм одоо хэсэг байдаг. За тэр хэсэг нь юу гэж байна вэ гэхээр зэрэг жалмын суруу гүнжийн юм буудан жасрай дамба намжийн агвэлам галдан тардад намжийн жүгөгдөө жидэр нүсэн дагийн шатваржаа. Ялагчийн эрхэм зарилэг бүхний гол утга ялагчийн хөвгүүн дээдс нарын сайшаасан мөр хөв төгөлдөр гитлэхийг хүсэгчдийн ор холмыг хэр чадлаараа ямар мэт биеэр номлоё гэж. За тэгэхээр зэрэг бол эхлээд бол одоо ялагч гэдэг нь бол бурхан багшийг одоо хэлж байгаа. Бурханыг яагаад одоо ялагч гэсэн юм бэ гэхдээ зэрэг бол бурхан гэдэг бол өөрийн одоо сэтгэлд байж байгаа бүх одоо муу сэтгэлийг одоо ялсан, бүх түүтгэрийг одоо ялсан, Нисвансын түүтгэр бол мэдгэдэгхүүний түүтгэр бүгдийг бүрэн одоо арилгаж чадсан учраас бол бурханыг одоо ялагч гэж ингэж одоо хэлж байгаа. Тийм ээ, гадны дайсныг одоо ялсан төдийгөр бол ялагч биш юм аа. Хамгийн одоо гол дайсан бол хүний одоо дотоод сэтгэлийн одоо дайсан байдаг. Хүний дотоод сэтгэл байж байгаа биед барих үзэл, минимхилэн барих үзэл, өөрийгөө инкрилэн барих үзэл, тэргүүтэн. За тэгээд түүний ирэхээр бол уур, шунал, мунхаг тэргүүтээ одоо нисвансуу төрөн гардаг. Түүний ирэхээр үйл хураадаг. Тэр үлийн ирэхээр бол орчинд одоо бид нар хүлэгдэж байдаг. Тийм учраас орчлонгийн зовлонд бидний хүлж байдаг хүлээсийн одоо эцсийн юм нь юу гэхтэй зэрэг бол өөрийн сэтгэл байж байгаа нисвансууд юм. Тэгэхээр тэр нисвансыг ядан дийлэх юм бол тэр хүн жинхэнэ одоо дайснаа дарагч, жинхэнэ одоо баатар, жинхэнэ одоо ялагч гэж ингэж үздэг. Тийм учраас бол бурхан багшийг бол жалгаа буюу одоо ялагч тийм хуучин одоо монгол хэлэнд бол ялгуулсан гэж, ялгуугсан гэж ингэж одоо хэлдэг. Тэгэхээр зэрэг бол ялгуулсан бүгдийг ялгуусны эрхэм зориг бүгдийг гэхдээ зэрэг бурхан багшийн одоо бүх айлдсан сургаал бүгдийн хамгийн одоо шим утга нь хамгийн гол утга нь одоо юу юм бэ гэхдээ зэрэг бол хоосон чанар юм а гэж ингэж одоо үздэг. Тийм учраас эхний одоо жалмын сүрүү гүнжийн юм буудан гэдгээр бол хоосон чанарыг одоо гаргаж байгаамаа. За хоёрдугаарт нь бурхны хөвгүүн дээдс нарын сайшаасан зам мөр гэхдээ зэрэг бурхны хөвгүүн дээдс нар бол ямар зам мөрийг одоо сайшаасан юм бэ гэхдээ зэрэг бод сэтгэлийг одоо сайшаасан юм аа. Тийм учраас хоёрдугаарх одоо шатанд нь бол бод сэтгэлийг гаргаж байгаа юм гэж. Тэ жишээлх юм бол Бацатын явдалд орох номон дотор бол галбаа домор арган задваа туваа намжи дэнэд памбарсыг гих мэтэр бол айлцсан байдаг шүү дээ тийм ээ. Олон галвын бурхад нугууд олон галвын турш одоо таадан болгоогоод энэ л одоо хамгийн тустай юм а гэж бод сэтгэлийг одоо сайшаасан гэж ингэж одоо байдаг. Тийм учраас бол ялгуусны хөвгүүн дээдс нарын сайшаасан одоо мөр гэдэг нь бол бод сэтгэлийг одоо хэлж байгаамаа. За хувь төгөлдөр гитлэхийг хүсэгч нарын орох одом гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр зэрэг магад гарахын сэтгэлийг хэлж байгаа юм. Хэрвээ хэн нэгэн хүнд магад гарахын сэтгэл төрөх юм бол тэр хүн гэгэрх зам мөр рүү гитлэх зам мөр рүү бол орно гэж ингэж одоо үздэг. Тэгэхээр гэгэрлийн зам мөр рүү орохын үүд нь магад гарахын сэтгэл одоо байдаг. Тэгэхээр магад гарахын сэтгэл гэдэг бол гитлэхийг хүсэгч нарын тэр гэгэрлийн зам мөр рүү орохын одоо олон буюу одоо хамгийн одоо тэр орчлонгийн одоо дадай голтой зүйрлэх юм бол түүнийг одоо гаталдаг тэр одоо хамгийн одоо гүйхэн одоо хэсэгтэй бол адилхан юм а гэж ингэж үздэг. Тийм учраас 3 дугаар шатанд на бол магад гарахын сэтгэлийг төрүүлж байгаа. Тэгэхээр зэрэг мөрийн 3 одоо эрхэм зүйл гэж энэ номны одоо нэрэнд нь байж байна. Тэгэхээр мөрийн 3 одоо эрхэм зүйл гэдэг маань одоо юу хэлж байгаа юм бэ гэхдээ энэ хэдийг одоо хэлж байгаа маа. Мөр гэдэг нь юу хэлж байна вэ гэхдээ зэрэг төгс гэгэрэлд хүрэх бурхны хутагт хүрэх зам мөрийг одоо хэлж байна. Тэр бурхны хутагт хүрэхэд
хүрэх зам мөрийн хамгийн гол 3 зүйл нь юу байдаг юм бэ гэхдээ зэрэг бол нэгдүгээрт магад гарахын сэтгэл юм, хоёрдугаарт бодийн сэтгэл юм, гуравдугаарт нь хоосон чанарын одоо үзэл юм. Энэ 3 юм аа. Энэ 3-ыг бол мөрийн 3 эрхэм зүйл гинэ. Тэрэн дундаасаа хоосон чанарын үзэл нь бол Бурхны эрхэм зориг бүгдийг гол утга юм аа. За бодийн сэтгэл нь бол Бурхны хөвгүүн дээдс нарын сайшаасан зам мөр юм аа. За магад гарахын сэтгэл нь болохоор зэрэг гитлэхийг хүсэгч хувь төгөлдөр нугуудын одоо ор холмын дээд нь юм аа. За энэ 3 бол мөрийн 3 эрхэм зүйл юм. За энэ 3-ыг би одоо хэр чадлаараа ямар мэт биеэр номлоё гэж. Хэр чадлаараа гэдэг нь нэг талаараа бол одоо богдлам. За би үүнийг одоо чадахын чинээгээр одоо номлоё гэж ингэж нэгэсэндээ өөртөө одоо доод газрыг барина буюу өөртөө одоо тийм даруухан байдлыг одоо үүсгэж байгаа тийм одоо үг юм. А нөгөө талаар юу гэсэн үг өгөхтэй зэрэг энэ 3 зүйл бол үнэхээр одоо агуу их юм. За энэ 3 одоо мөрийн 3 эрхэм зүйл гэдгийг ийм одоо богинохон одоо цөөхөн үгэн дотор багтааж номлоно гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ 3 зүйлийг ийм цөөхөн үгэнд би хэр чадлаараа одоо багтааж ямар мэт биеэр номлоё гэсэн ийм одоо утгатай үг юм аа гэж ингэж одоо айлтдаг. За тэгээд дараа нь бол номыг одоо номлохдоо эхлээд тахилын үг, хоёрдугаарт нь төөрөвхийн андгай гэдэг саяын хэсэг, гуравдугаарт нь сав төгөлдөр хүмүүсийг сонсхийг одоо сануулсан ийм одоо үг гэж одоо байдаг. Тэ энэ номыг бол тийм хүмүүс одоо энэ номыг сонсоорой гэж ингэж одоо хэнд зориулсан юм бэ гэдэг нь бол одоо харагдана гэсэн үг юм энэ дотроос. За тэр нь гандаг сэрбийн дэла мачигшин далжир дон жачир зомбоо жалва живийн дамлаан эдэмбийн галдан дэдэг дамбийн ижийн юм гэж. За хэн нэгэн сансрын амгаланд үл тачааж чөлөө өчрөлийн хэргийг гаргахын тулд хичээж Бурхныг баясгах мөрд сэтгэл итгэмжилсэн хувь төгөлдөр тэдгээр тунгалаг сэтгэлээр сонсоорой гэж. За тэгэхээр энэ номыг одоо ямар хүн сонсох юм бэ гэхдээ зэрэг нэгдүгээрт нь сансрын одоо амгалан буюу энэ орчлонгийн одоо амгаланд одоо шунаагүй тийм ээ орчлонгийн одоо амгалангаас одоо уйссан тийм одоо магад гарахын сэтгэлд одоо хичээсэн тийм хүн энэ номыг одоо сонсох ёстой юм аа нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь чөлөө учрлын хэргийг гаргахын тулд хичээж гэдэг нь чөлөө учрлын одоо хэргийг одоо гаргана гэдэг бол бид нар хамгийн дээдээр чөлөө учрлын хэргийг одоо яаж гаргах вэ гэхдээ зэрэг Бурхны хутгийг олё гэсэн тийм сэтгэлийг одоо үүсгэж чадах юм бол чөлөө учрал хүний төрлийг олсны хэргийг бол хамгийн дээдээр гаргаж байгаа нь тэр юм аа. Тийм учраас чөлөө учрлын хэргийг одоо гаргая. Амьтан бүгдийн тусын тулд Бурхны хутгийг олё. Энэ чөлөө учралд хүний биеийг одоо олсон дээрээ хамаг амьтны тусыг одоо бүтээх тэр одоо Бурхны зам мөрлөө одоо орё гэж ингэж одоо хичээж байгаа бод сэтгэлийг одоо анхааран авч байгаа тийм одоо хүмүүс бас энэ номыг сонсох ёстой юм аа гэж. За гуравдугаарт нь Бурхныг баясгах мөрд сэтгэл итгэмжилсэн гэхтэй зэрэг ямар зам мөр Бурхныг баясгадаг юм бэ гэхтэй зэрэг бол хоосон чанарыг одоо онох юм бол тэр зам мөрд бол жинхэнэ одоо Бурхан баяснаа. Яагаад гэхтэй зэрэг хоосон чанарыг онж байж л бид нар чинь гэгэрч чадна. Хоосон чанарыг одоо онохгүй бол гэгэрч чадахгүй. Тэгвэл зэрэг хэн нэгэн хүн хоосон чанарыг онох юм бол Бурхан номоо номсны хэрэг нь гарна гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол хоосон чанарыг энэ одоо тэр үзлийг бол Бурхныг баясгахын зам мөр гэж хэлээд байгаа. Тэр зам мөрд сэтгэл итгэмжилсэн ийм одоо хувь төгөлдөр одоо хүмүүс бол энэ номыг сайхан тунгалаг сэтгэлээр сонсоорой. Савны 3 гмийг одоо төвчж тийм ээ. Ном одоо сонсохоор ирсэн боловч сэтгэлээ одоо анхаарахгүй номдоо одоо анхаарахгүй ингээд одоо байх юм бол тэр хүн хөмөрсөн савтай адилхан байна гэсэн үг тийм ээ. Хэдийгээр одоо гадаа бороо орж байсан ч гэсэн нэг савыг доош нь харуулад хөмөрцсөн байх юм бол тэрэн дотор бол ус орохгүй, ус тогтохгүй тийм ээ. Тэгэхээр хөмөрсөн сав шиг байж болохгүй. Яг хөөхтэй зэрэг тухайн одоо номыг бол сайхан анхаарах хэрэгтэй юм а гэж ингэж одоо үздэг. За хоёрдугаарт нь тэр номыг анхаарад байсан ч гэсэн зөв сэтгэлээр сонсох ёстой. Энд одоо гарч байгаа шиг тунгалаг сэтгэлээр сонсох ёстой. Тэгэхгүйгээр бол ямар нэгэн тийм одоо юу гэдгийг орчлонгийн одоо нэг алдар нэрийг одоо хөссөн ч байдаг юм уу? Эд таваарыг одоо хөссөн ч байдаг юм уу?
тийм одоо нисванс сэтгэлээр одоо сонсох юм бол бохир савтай адилхан болчихно гэж. Тийм ээ. Хичнээн одоо сав ингээд дээш хараад байж байсан ч гэсэн дотор нь одоо бохир юм байх юм бол түүн дотор ус орлоо ч гэсэн тэр усыг бол хүн одоо хэрэглэхийн одоо аргагүй болчихно. Тэгвэл зэрэг бол тэрэн шиг одоо бохир сэтгэлээр ном сонсох юм бол тэр ном өөрийн үндсэнд тусвалж чадахгүй гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол бохир сэтгэлээр сонсож болохгүй, тунгалаг сэтгэлээр сонсох хэрэгтэй гэж. За 3 дугаарт нь бол энэ номыг одоо сонсоод тэгээд утгыг одоо сайн одоо тогтоож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ном сонссны одоо хэрэг гарахгүй. Хичнээн одоо ном сонссон ч гэсэн эндээс гараад тэгээд тэр номыг одоо мартах юм бол одоо тэр хүн ном сонссны одоо хэрэг бол төдийлөн одоо гарахгүй юм. За жишээлх юм бол ёроолн цоорхоо одоо сав байвал тэр лөө одоо хичнээн одоо ус хийсэн ч гэсэн тэр цоорхоогоор нь гоожоод ингээд одоо яваад өгнө. За тэрэн дотор одоо ус тогтохгүй. Тэрнтэй одоо адилхан юм а гэж ингэж одоо үздэг. За тийм учраас бол энэ савны 3 гмийг одоо төвчж тунгалаг сэтгэлээр энэ номыг одоо сонсоорой гэсэн. За ингээд мөрийн 3 одоо эрхэм зүйлийн хамгийн ихнийх нь бол магад гарахын сэтгэл. За магад гарахын сэтгэлийг одоо номлохдоо нэгдүгээрт магад гарах сэтгэлийг төрүүлэхийн одоо учир шалтгааныг одоо номлосон байна. За тэр нь одоо юу гэхтэй зэрэг намдаг энжин мэдвэр сэрцооёг дээврэ донер шиви тамэдла сэрдла гамба ээжан лүүжин ном гүнэ чинчэр тогмор энжин зал гэж. Асар ариун магад гарахын үгүйгээр сансрын дадай амгалан дүрийг хүсвч амьдрал харга байхгүй. Бүхий л амьтад сансарт шунснаар бүхнээс хүлэгдсэн тул эхлээд магад гарахыг ирээ гэж. За хамгийн эхлээд бол магад гарахын сэтгэлийг одоо төрүүлэхэд бол хичээх хэрэгтэй юм аа. За магад гарахын сэтгэл гэдэг маань юу хэлж байна вэ гэхээр зэрэг орчлонгоос үйссэн сэтгэлийг хэлж байгаа юм аа. Тэгэхээр бид нар одоо орчлонгоос үйснэ гэдэг чинь орчинд одоо шунхаан болно гэсэн үг ээ. Тэгэхээр бид нар орчинд юугаараа хүлэгддэг юм бэ гэхээр зэрэг бол шундаар хүлэгддэг юм аа. Түүнээс биш орчлонгийн зовлон хүсээд орчлонгийн зовлон дуундаг бол хинч байхгүй. Бид нар бол орчинд амар амгалантай нэг одоо нэг сайн сайхан юм хүсээд тэгэл одоо түүнийхээ ихээр ямар нэгэн одоо үйл хийгээд гэвч тэр үйл нь бол одоо амьтанд хорлсон буруу үйл одоо хийхтэй зэрэг тэрнийхэн одоо хүчээр бол бид нар орчинд хүлэгддэг. Тийм учраас бол хамгийн амьтан бол орчинд юугаар хүлэгддэг вэ гэхээр зэрэг орчинд шунсан шундаар хүлэгддэг юм аа. Орчлонгийн юунд нь шундаг юм бэ гэхээр зэрэг бол орчлонгийн амар амгаланд шундаг. Гэтэл бол орчлонгийн амгалан гэдэг бол үнэхэрийн одоо амар амгалан байдгүй юм аа. Баттай амар амгалан байдгүй. Тэгээ орчлонгийн ямар нэгэн одоо бидний ад жаргал сайн сайхан гэж үзэж байгаа юмнууд чинь бүгдээрээ бол хуурамч одоо зүйл байдаг тийм ээ. Жишээлх юм бол бид нар одоо өсөж явж байгаад хоол идэх юм бол одоо нөгөө өсөхийн зовлон одоо арилаад нэг одоо сайхан болдог. Тэгээд одоо хоол идэх чи ямар гоё юм бэ гэж цааш нь идээд байвал гидсэн цадаад тэгээд сүүлдээ одоо нөгөө хичнээн сайхан хоол байсан ч гэсэн тэр бол одоо орохгүй тэрэнд одоо дургу болно тийм ээ. Тэгээд уламд идээд байх юм бол тэр нь сүүлдээ бүр зовлон болж одоо хувирна. Тэгвэл зэрэг бол яагаад эхлээд одоо сайхан санагдж байсан бэ гэхдээ зэрэг эхлээд хоол идснээр бид нар өлсхийн зовлонгаа дарж байсан юм аа. Тэгэхээр өлсхийн зовлон дарагдах тэр одоо үеийг л бид нар яах вэ гэхээр зэрэг одоо нэг тийм одоо хоол идэхийг ад жаргал амар амгалан гэж бодож байсан байна. Гэтэл бол өлсхийн зовлон дарагдчихтай зэрэг тэр одоо хоол идэх бол ямар ч одоо тийм таатай зүйл одоо биш болоод тэгээд би одоо идэхгүй болцсон гэд ингээд одоо бүгд л дургуйсдаг шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан. Жишээлх юм бол одоо өвлийн хүйтэнд гадаа ингээд дараад явж байгаад нэг одоо дулаахан газар одоо ингээд ороод ирэх юм бол халуун одоо парны дэргэд ч юм уу халуун зуухны дэргэд ч юм ингээд зогсоход нөгөө даарсан зовлон маань одоо ингээд байхгүй болоод даарахын шалтгаан байхгүй болоод ингээд сайхан дулаацаа сайхан болдог. Тэгээд энд одоо зогсохоор ингээд сайхан гоё байна гээл тэгээд тэр халуун зуухныхаа дэргэд зогсоод байвал сүүлдээ одоо халууцаад тэндээс одоо холтохоос өөр аргагүй одоо болж хувирна. Тэгтээ зэрэг бол юу гэхтэй зэрэг даарахын зовлон одоо арилж байх үеийг л бид нар дулаацахын жаргал гэж ингэж одоо бодсон. Гэтэл бол тэр даарахын зовлон ингээ байхгүй болчихтой зэрэг бол нөгөө халуун дулаан чинь бол ямар ч одоо хэрэггүй одоо ямар ч тийм одоо таатай амар амгалантай зүйл биш болж одоо хувирч байгаа. Ийм одоо зүйл юм. Гэх мэтийн одоо байдлаар нь ингээд орчлонгийн
амар амгалан гэж үзээд байгаа тэр юмнуудаа бид нар сайтар ингээд ажиглаад үзэх юм бол бүгдээрээ нэг төр зуурын нэг зовлон арилаад дараагийн зовлон гарч ирэх тэр хоорондын зүйлүүдийг л бид нар нэг амар амгалан гэж мэдрээд байхаас биш тэрнээс илүү жинхэнэ тийм хуурмаггүй амар амгалан гэж орчинд ерөөсөө байхгүй юм байна гэж. Тийм учраас бол орчтонгийн амар амгаланд шундаг тэр шунлаасаа бид нар бол буцах хэрэгтэй. Орчтонгийн амар амгалан гэдэг бол хуурмаг юм байна гэдгийг ойлгоод түүнээс уйсах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Тэрийг л магад гарахын сэтгэл гэж ингэж үзээд байгаамаа гэж ингэж үздэг. Тэгэхгүйгээр бид нар бол орчтонгийн амар амгалан эндээс нэг амар амгалантай юм заавал олно гэж бодоод тэгээд янз бүрийн юм хийсээр явж байгаа л тэгээд элдв янзын үйл хийгээд тэгээд сүйд нь хизээ нэгэн цагт үхээд тэгээд тэр үүлийнхаа ирэхээр бол орчтонгийн зовлонд эргээл хүлэгддэг ийм байдаг. Тэгээд үүнийг бол зарим номон дотор дэнгийн ирвэхтэй зүүрсэн байдаг тийм ээ. Дэнгийн ирвэхээ бол гал гэдгийг аюултай юм гэдгийг мэдэхгүй зөвхөн тэр галын золны гэрлийн өнгөнд нь болж ингэж татагдаж тойрч ниссээр байгаа гинтхэн тэрэнд ингээд түлэгдээд ингээд шатаад өгдөг. Тэрнтэй адилхан бид нар бол яах вэ хөхтэй зэрэг өнгөцгөн харахад бол энд амар амгалантай сайн сайхан юм байгаа юм шиг боловч сайтар ингээд ажиллах юм бол бүгдээрээ л зовлонгийн мөн чанартай тийм байдаг. Хичнээн мундаг баян чинэлэг хүн байсан ч гэсэн тэр хүнд бол зовлон төдий чинэл бараг их байдаг гэж ингэж үздэг. Тэгээд дээрхийг гэнтэн далай багш бол айлтж байсан. Бид нар ингээд өндөр гой шилэн байшинд суудсан гой машин тэрэг унтсан мөнгө төгрөг гэж санаа зовох юм юу ч байхгүй. Тийм хүмүүсийг хараад энэ хүнд бол үнэхээр ямар ч зовлон байдгүй байх та. Жинхэнэ амар амгалантай хүн гэж энийг л хэлэх байх та гэж ингэж боддог. Гэвч тэдгээр улсуудтай ингээд сайхан танилцаа дотн болоод тэгээд ингээд яриа хөөрөө ингээд ярьж байхтай зэрэг болвол тэдгээр улсад бол үнэхээр бараг санаанд багчгүй тийм зовлонгууд зөндөө байдаг юм байлээ гэж ингэж айлдж байсан. Гэх мэтийн байдлаар ингээд аваад үзэхэд бол ерөөсөө энэ орчинд үйл нисвансын ихээр л төрөл авсан болвол бидний дотоод сэтгэлд нисвансал байгаа бол бидний сэтгэл маань нисвансын эрхэнд бид нар элдв янзын буруу үйл хураагаад тэгээд үлийн эрхэнд ороод тэгээд энэ орчинд ингээд хүлэгддэг ийм юм аа. Тийм учраас бол энээс бид нар орчингийн мөн чанарыг ойлгоод тэгээд үүнээс уйсах хэрэгтэй гэж. Тийм учраас бурхан багш хамгийн ихэнд юу айлтсан бэ гэхтэй зэрэг бол дөрвөн үнний сургаал номыг айлтсан. Дөрвөн үнний сургаал нь хамгийн ихэнд зовлонгийн үнэн гэдгээр ихсэн шүү дээ. Тийм ээ. Хамгийн ихэнд бурхан багш зовлон үнэн шүү гэж ингэж айлтсан. Яагаад гэвэл орчтон гэдэгт нь зовлонгийн мөн чанартай шүү. Тийм ээ. Орчтонд бидний зовлон гэж үздэг зовлонгийн зовлон байна. Бидний аз жаргал амар амгалан гэж үзээд байгаа чинь урвахын зовлон юм байна. Тэгээд эцэст нь бид нар энэ орчинд үйл нисвансын эрхэнд байна гэдэг чинь түгээмэл хуран үйлдэхийн зовлон юм байна гэж ингэж айлдсан. Тиймээс энэс энэ зовлонгоос гарах хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхтэй зэрэг зовлон бүрэн хорсон хорхын үнэн буюу гэгэрэл гэдгийг олох хэрэгтэй гэж ингэж айлдсан. За тиймээс бол орчтонгийн зовлонгоос орчтонд шунсан сэтгэлээ ингээд буцаагаад орчтонгийн энэ байдлыг ойлгоод түүнээс уйсах сэтгэлийг төрүүлэхийг л магад гарахын сэтгэл гэж ингэж хэлээд байгаа юм аа. За тэгвэл магад гарахын сэтгэлийг яаж төрүүлэх юм бэ гэхтэй зэрэг орчинд шунсан шунлаа буцаах хэрэгтэй юм байна. Орчинд шунсан шунд бол хоёр янзын шунал байгаа. Нэгдүгээрт энэ насны шунал, хоёрдугаарт нь дараа төрлийн шунал гэж. За тэгвэл энэ насны шунлыг юугаар буцаах юм бэ гэхтэй зэрэг энэ дотор айлдсан байна. Далжир нядга цэла ломедва эдло гомби цэнди наша дог гэж. За дараа төрлийн шундаг юугаар арилгах юм бэ гэхтэй зэрэг ламбра мэлдэ хорвын дуналлам яин самна чими наша дог гэж. За үүнийг орчуулбал юу гэсэн үг болж байна вэ гэхтэй зэрэг чөлөө учрал олоход бэрх насанд зав чөлөөгүй чандан сэтгэлдээ дадууснаар энэ насны шунлыг буцаанаа. Үүлийн ур хуурмаггүй орчтонгийн зовлонгуудыг ахин дахин санаваас хойдын шунал буцнаа гэсэн. Тэгэхээр энэ насны шунлыг буцаахын тулд яах вэ гэхтэй зэрэг нэгдүгээрт бид нар чөлөө учралт энэ хүний бие гэдэг чинь
олохгүй бэрх юм аа. Дахиж бид нар ийм одоо сайн төрлийг бол дахин олж чадахгүй. Тийм учраас энэ сайн төрлийг олсон дээрээ бид нар бол одоо зөв зам руу одоо хичих хэрэгтэй юм аа гэж. Тийм ээ. Тэгэхээр бидний ухамсар гэдэг бол эхлэл төгсгөлгүй юм. Тэгээ бидний одоо ухамсар гэдэг бол эхлэл байхгүй. Тийм учраас тэргүүлшгүйгээс өнөө хүртэл бид нар тоошгүй олон төрлийг одоо авч ирсэн. Тэгээ тэрэн дундаа ихэнхдээ л бид нар бол одоо муу төрлөөр одоо дамжиж ингэж ирсэн. Тэгээд урдын одоо нэг буйны одоо хүчээр бол арай гэж нэг юм сайн төрлийг одоо олсон. За энэ төрөл дээр хичээхгүй бол дараа төрлүүддээ бид нар эргээл одоо нөгөө муу төрөл рүү одоо орчино. Тэгэх юм бол бидний одоо ухамсар гэдэг бол хоошоо ч гэсэн хязгааршгүй төгсгөл одоо байхгүй учраас бид нар нэг энэ насны нэг жоохон богинохон одоо хугацааны амар амгалтанд одоо шунж агаад тэгээд ирээдүйн хойчийн одоо тэр хэмжээшгүй урт хугацааны тэр одоо амар амгалангаа одоо алдах юм бол тэр бол хамгийн одоо харамсалтай юм аа. Тийм учраас бол чөлөө учрал олоход бэрхтэй гэдгийг сайтар одоо бодож бясалгах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол энэ насанд зав чөлөөгүй гэдэг нь үхэл мөнхсийг одоо бясалгах хэрэгтэй. Тэгэхээр бол бид энэ одоо хүний төрлийг авсан одоо хүн бол хизээ өхийн одоо магадлал байдгүй. Тийм ээ, хэн ч одоо хизээ өхийн ямар ч одоо магадлал байхгүй. Тийм учраас бол нэгдүгээр чөлөө учрал, хоёрдугаарт үхэл мөнхс энэ хоёрыг одоо сайтар одоо бясалгах юм бол зөвхөн энэ насны одоо алдар нэр, эд хөрөнгө тэргүүтэнд одоо шундаг, тэр шундыг бол одоо буцаана гэж ингэж одоо үздэг юм байна. За хоёрдугаарт нь дараа төрлийн шундыг яаж буцаах вэ гэхдээ зэрэг нэгдүгээрт үүлийн үр хурамггүй юм аа. Хоёрдугаарт нь орчтонгийн одоо зовлонгуудыг орчтонд бол одоо сайн төрөл төрсөн ч гэсэн одоо зовлонгийн мөн чанартай. Одоо хүний төрөл гэдэг бол сайн төрөл боловч тэрэн дотор бол төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн одоо зовлон гэх мэтийн одоо тоошгүй олон одоо зовлонгууд байж байна. За тэгээд тэрнээс дээшээ одоо тэнгэрийн орон төрсөн ч гэсэн зовлонгийн одоо мөн чанар асуудал хэтэрдэггүй. Одоо ийм учраас нийт орчтонгийн зовлонг одоо сайтар бодоод үүлийн үр одоо хурамггүйг бодоод ингээд дахин одоо бясалгаад байх юм бол хойд насны шунд одоо буцдаг юм аа гэж. За ингээд магад гарахын сэтгэл төрсний одоо хэмжээ яавал магад гарахын сэтгэл төрсөн болох юм бэ гэхдээ зэрэг бол дэдрэг гомбис хормын фонцогла эдман гажиг замья мижэшин нянсан гунду тарва донорла жуна дэцэ энжин яваалаг гэж. За тэр мэт дадууслаар орчлонгийн хотол чуулганд торгоцох сэтгэл агшин төдийч үл төрөх хийгээд өдөр шөнө бүхэнд гэтлэхийг хүссэн оюун үргэлжлэн гарваас тэр цагт магад гарахын сэтгэл төрнөө гэж. Ингээд цаг үргэлжид энэ орчлонгоос одоо гэтлэе гэсэн одоо сэтгэл төрөөд орчлонгийн одоо хичнээн сайхан юм байсан ч гэсэн тэр нь одоо сэтгэл хоргодох, сэтгэл шунах юм одоо байхгүй болоод тэгээ өдөр шөнө бүхэнд энэ орчлонгоос гэтлэе гэсэн тийм одоо бодол хуурмаггүйгээр одоо төрөх юм бол тэр цагт тэр хүнд бол магад гарахын сэтгэл төрлөө гэж ингэж одоо үзнэ гэж ингэж үзнэ. За ингээд магад гарахын сэтгэлийн одоо тухай бол энэ юм. За хоёрдугаарт нь одоо бодис сэтгэлийн тухай энжин дэя намдаг сэмжиж симба мэдна ламид жанчивж пунцэг дэвийн зүрүү мижирвэс лодон намжи жанчив сэмчигж гэж. За энэ бол одоо бодис сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй учир шалтгааныг одоо гаргаж байгаа юм. За юу гэж байна вэ хөхтэй зэрэг магад гарах үе тэрнч нэн ариун бодис сэтгэлээр машид эс эслэгдвэс дээр үгүй бодийн амгалан хотол чуулганы уг үл болох тул оюун төгөлдөр нар дээд бод сэтгэлийг үүсгэе гэж. За тэгэхээр магад гарахын сэтгэл орчлонгоос одоо гэтлэе гэсэн тийм магад гарахын сэтгэл одоо нэн ариун одоо байсан ч гэсэн тэр магад гарахын сэтгэл бод сэтгэлээр эзлэгдэхгүй болвол гэгэрхийн шалтгаан болж болох боловч ханцсан шиггүй бодийн буюу бурхны хотгийг олохын уг шалтгаан болж чадахгүй. За тийм учраас бол зөвхөн өөрийнхөө төлөө гэгэрий гэж бодохгүйгээр хамаг амьтны тусын тулд бурхны хотгийг одоо олё гэсэн ийм одоо оюун төгөлдөр их хөлгний одоо оюун төгөлдөр тийм одоо хүмүүс бол зөвхөн магад гарахын сэтгэл төдийгөөр одоо ханж болохгүй бод сэтгэлийг одоо төрүүлэх хэрэгтэй юм аа гэсэн ийм одоо утгатай. За яаж бод сэтгэлийг одоо төрүүлэх хэрэгтэй юм бэ гэхдээ зэрэг
амьтан бүгдийг одоо өөртөө одоо ачтайд одоо санаа амьтан бүгдийн одоо ачийг санаад амьтан бүгдийн одоо ачийг санаад ирэхээр зэрэг амьтан бүгдийн одоо ачийг хариулах юмсан гэсэн сэтгэл төрнө. Амьтан бүгдийн ачийг хариулъя гэхдээ зэрэг яавад ачийг нь одоо хариулах вэ гэсэн ийм одоо сэтгэл төрнө. Тэгвэл амьтан бүгд өөрснөө одоо юуг одоо хүсдэг юм бэ гэхдээ зэрэг амар амарн хүсдэг. Гэтэл одоо ямар байдалтай байгаа юм бэ гэхдээ зэрэг зовлонгийн одоо байдалтай байна. Гэдгийг нь ингэж одоо сайтар одоо бодохтой зэрэг болвол амьтан бүгдийг одоо тэр зовлонгоос нь одоо гэтлэхий гэсэн ийм одоо бод сэтгэл бол одоо төрдөг юм аа. За тэгвэл амьтан одоо ямар байдалтайгаар ингээд зовлонгийн байдалтай байгаа юм бэ гэдгийг хэрхэн яаж одоо бяцлах юм бэ гэхдээ зэрэг бол энэ дараагийн одоо нэг шүлэг байна. Шүгдэг чуу шие жүнжичэр догоол айжин чамаа дамбуудам дагсан жаржин дайви бүхсүүчд майрыг мумба магчин гүнэ төв гэж. Мумид сэрдвэр жэшин жавааруу дунал сүмжи жүнчид мэдвэр нар. За гэдэг одоо хүртэл юм тийм ээ. Ингээд 6 одоо шат байна. За энд одоо юу гэж байна вэ гэхдээ зэрэг асар хүчтэй дөрвөн мөрний урсгал давтаж эргүүлэхэд хэцүү үүлийн чанга хүлээсээр хүлэгдэж биед барихын төмөр торны дотор чигэгдэж бадар мунхагийн харанхуй бүхнээр бүрхэгдээд эцэс төгсгөлгүй сансарт төрлөөс төрөл дамжин үргэлжид тасралтгүйгээр 3 зовлонгоор нэрвэгдсэн гэж. За тэгэхээр их болсон одоо хамаг амьтан болвол ийм байдалтай одоо байгаа юм байна гэж бид нар бодох юм байна тийм ээ. Жишээлх юм бол хэн нэгэн хүн ингээд нэг тийм эцэл төгсгөлгүй тийм одоо том гол мөрний одоо урсгал дотор ингээд ороод за тэгээд тэрэн дотор ороод ингээд гадуураа 2 гар хөлөнд ингээд хүлэгдчихсэн. Тэгээд гадна талаараа төмөр торонд одоо ингээд торлогдчихсон. За тэгээд гэрэл гэгээ байвал одоо бас нэг яаж эндээс гарах вэ гэж нэг арга чарга бодгосон. Гэтэл ямар ч гэрэл байхгүй, хав харанхуй ийм одоо газраар ингээд тэр голын одоо урсгал давтаад ингээд одоо явах юм бол ямар одоо хэцүү зовлонтой байх вэ? Яг тэрэн шиг одоо бид нар энэ орчинд яг тиймэрхүү байгаа юм аа гэж. Тэгэхээр зэрэг бол эхлээд асар хүчтэй дөрвөн мөрний урсгал давтчих гэж байна тийм ээ. Асар хүчтэй дөрвөн мөрөн гэдэг нь юуг одоо хэлээд байгаа юм бэ гэхдээ зэрэг энд уг шалтгааны дөрвөн мөрөн үрийн одоо дөрвөн мөрөн гэж ингэж одоо хоёр хуваадаг. За жишээлх юм бол хүн дээр аваад үзэх юм бол хүн болгон орчинд ингээд одоо жишээлх юм бол одоо бид нар энэ дэлхий дээр хүн болгон төрж байна. За төрөхдөө бид нар чи үйл нисвансын ихээр төрсөө. Тийм учраас бол урд төрлөөд санахгүй юу ч мэдэхгүй ингээд төрж байна. За төрөнгүүтээ төрсөн цагаасаа эхлээд хөгшөрнөө. Хөгшрөх явцдаа бол элдв янзын өвчин зовлонд нэрвэгднэ. Тэгээд эцэст нь одоо өхнө гэж. Тэгээд дараагийн төрлийг аван дахиад тэр төрөл дээрээ төрн, өтлөн, өвдөн, өхнө. Ингээд нэг ийм одоо нэг дөрвөн юм одоо төрөл болгонд нэг ийм дөрвөн юмыг дамжаад ингээд яваад байна. Тийм учраас хүчтэй хатуу дөрвөн мөрний урсгал давтчих гэж. Тийм ээ дөрвөн одоо хүчтэй мөрөн нийлээд нэг том одоо гол мөрөн болоод ингээд урсаа явал ямар одоо хүчтэй байх вэ? Тэр урсгал дотор одоо ингээд хүн одоо живүүл одоо ямар ч аргагүй болно. Тэрэн шиг одоо ийм одоо юмаа гэж. За энэ үр дагаврын одоо дөрвөн мөрөн гэдэг нь тэр юм. Уг шалтгааны дөрвөн мөрөн гэдэг нь юу хэлдэг юм бэ гэхдээ зэрэг бол бид бүгдэд эхлээд одоо юмс орчлон ертөнцийн одоо зүй тогтлыг мэдэхгүй бүх юмс үзэгдэл өөрийн мөнчнасаа бүтээгүй хоосон чанартай юмаа гэдгийг мэдэхгүй бүх юмыг үнээсээ бүтсэн юм шиг бодоод за үнээсээ бүтсэн би гэж байхгүй байтал тэрийг мэдэхгүйгээр би гэж нэг энд нэг үнээсээ бүтсэн юм байна гэж ингэж одоо мунхаг сэтгэлээр одоо бодоод тэгээд нэгдүгээр тэр мунхаг сэтгэлийн эрхэнд ороод хоёрдугаарт нь тэр мунхаг сэтгэлийн эрхээр элдв янзын одоо шунал төрөөд шунлын эрхэнд ороод гуравдугаарт нь тэр шунлынхаа эрхээр элдв янзын одоо буруу орчтонгийн одоо шалтгаан болсон үйл хураагаад тэгээд түүнийхээ эрхээр бол орчтонд ингээд төрж байна гэдэг чинь уг шалтгааны дөрвөн мөрөн гэдэг нь энэ юм. Тийм ээ. Тэгээд дахиад мунхгийн эрхээр шунал төрөөд шунлын эрхээр үйл хураагаад үлийн эрхээр орчтонд төрөөд ингээд нэг ийм дөрвөн одоо замыг дагаа. Тэгээд орчтонд төрсөн үедээ төрөх өтлөх өвдөх үхэхийн одоо зовлон одоо дамжаад ингээд одоо яваад байна.
За тэгээд тэн дундаасаа эргүүлэхэд хэцүү үүлийн чанга хүлээсээр хүлэгдэж гэж. Тэгээд бид нар энэ одоо орчин төрөхдөө үйлээр одоо хүлэгдсэн. Одоо урд хураасан үлийн ирэхээр л явна тийм ээ. Бид нар хизээ өгөх юм бол мэдэхгүй, хэд наслахаа мэдэхгүй. Тэгээд бидний одоо үйл энэ насанд одоо хүний төрөлд одоо байх тэр үлийн өрн дуусгах юм болов тэгээд бид нар одоо өхөн да ямар зовлон бидэн дээр яаж ирэх вэ гэдгийг ч бид нар бас урьдчилан одоо мэдхийн арга байхгүй. Үйл болсруул тэгээд эдв янзын одоо зовлон гарна. Ийм одоо байдалтай. Тийм учраас бол буцаахад бэрхтээ нэг л болсроод эхэлсэн болвол үлийн үрийг бол буцаахад бэрхтээ юм. Тэгэхээр үлийн үрийг одоо болсрохоос нь өмнө бид нар одоо дөрвөн хүчийг одоо бүрдүүлэн үлийг одоо намжчилж ингэж одоо арилгадаг. Хэрвээ одоо тэгж намжчилж чадахгүйгээр үлийн үр нэг л одоо болсроод эхэлчих юм бол одоо буцахад одоо бэрхтээ тийм одоо байдгаа гэж ингэж одоо үздэг. За тийм учраас бол тийм буцаахад бэрхтээ үлийн одоо чанга хүлээсээр ингээд хүлэгдсэн юм шиг. Тэгээд тэрнийхэн гадна талаар яах вэ гэхээр зэрэг нөгөө бид барих үзэл. Бид барих үзэл бол одоо төмөр тор мэт юм. Тэгээд тэр бид барих үзлээр одоо ингээд төмөр торн торлогдсон юм шиг одоо ингээд яатсан. Цаг үргэлжил би гэж бид нар чинь ингээд одоо бид барих үзлийнхаа эрхэнд орж байдаг. Тэгээд бид барих үзлийнх нь одоо цаа талд нь юу вэ нөхтэй зэрэг нөгөө биегийнхаа зүй тогтлыг мэдэхгүй мунхын одоо харанхуй тэр түнэр харанхуйд одоо бүрхэгдсэн. За тэгээд ингээд эцэс төгсгөлгүй төрлөөс төрөл дамжаад одоо үргэлжид тасралтгүй гурван зовлонгоор гэдэг нь зовлонгийн зовлон, урвахын зовлон, түгээмэл хурам үйлдэхийн зовлон энэ одоо гурван зовлонгоор ингээд нэрвэгдсэн ийм одоо байна. За энэ одоо хамаг амьтан бүгдээрээ за энийг бол өөр дээрээ ч бодно, бусад амьтан дээр ч бодно. Одоо өөр дээрээ бодох юм бол нөгөө магад гарахын сэтгэл бол улам одоо хүчтэй төрнө. За бусад амьтан дээр бодохтой зэрэг бол нэгүүлсэнгүй сэтгэл төрнө. За тэгээд энэ одоо бусад амьтдыг одоо аврыг гэсэн тийм одоо бод сэтгэл яагаад төрөх ёстой юм бэ гэхдээ зэрэг түүний одоо учир шалтгаан бол энд гарч ирж байна. Найгууд энэ дэр жүрийн маанамжийн анцал самнаа сэмчиг жидвэр зодгч. Ахуй үес энэ адил болсон ээжүүдийнхээ авир байдлыг санаад сэтгэлийн дээдийг үүсгэн зохио гэж. Тэгэхээр зэрэг бол энэ одоо зовлонтой байдал чинь бас одоо төр зуурах юм аа. Уг нь бол төр зуурах юм. Энэ зовлонгоос ямар ч гарах арга байхгүй юм уу тийм биш юм. Энэ зовлонгоос гарах арга бол байгаа юм. Тэгэхээр зэрэг хамаг амьтан чинь одоо бүгдээрээ ахуй үес энэ адил одоо болцсон. Тэгээд энэ одоо ахуй үес энэ адил одоо ийм зовлонгийн байдалтай байгаа эдгээр хамаг амьтан чинь бүгдээрээ одоо урд тоошгүй олон төрөлдөө миний их болж явсан юм аа. Тийм учраас надад хэмжээшгүй ачтай. Тэгэхээр ачийг би хариулах ёстой юм аа. Тийм учраас энэ бүх амьтдыг бол энэ орчлонгийн зовлонгоос нь одоо гэтлэгье гэсэн одоо бодийн сэтгэл буюу хамгийн одоо дээд сэтгэлийг бол үүсгэн зохиогоорой гэж. За ингээд бод сэтгэлийг одоо үүсгээрэй. Үүсгэх хэрэгтэй одоо учир шалтгаан бод сэтгэлийг үүсгэхийн тулд хэрхэн яаж одоо бяцлах вэ гэдэг зүйлүүд бол энд ингээд товчхондоо ингэж одоо гарч байгаа юм одоо юм аа. За дараа нь одоо 3 дугаарт нь бол хоосон чанарын одоо үзэл байна. За хоосон чанарын үзлийг бол одоо бяцлах хэрэгтэй одоо учир шалтгааныг бол юу гэж гаргасан байна вэ гэхдээ зэрэг найдаг догвын шорон мэдна энжин жанчив сэмло гомжээжин сэрдвийн заваа жодвор миний вис гिचэр дэмбэр догвын тавлаа бад гэж. Орших ёсыг онсон бэлгүүн үгүй аваас уйсхуй бод сэтгэлийг дадуулан үйлдсэн ч төвөгт сансрын язоорыг тасалж үл чадмгүй тиймийн тул шүтэн барилгыг онохын арганд шамдаарай гэж. За тэгэхээр зэрэг оршихуй ёс буюу юмс үзэгдэл бүгдийн яг жинхэнэ одоо орших ёс нь одоо юу юм бэ гэхдээ зэрэг бол бүх юмс үзэгдэл шүтэн барилгаар одоо оршин тогтнодог. Шүтэн барилгын одоо хүчээр бусдаас одоо хамаарж бусдаас одоо шалтгаалж бусдад дулдуйдан одоо оршдог гэж. Өөрийг одоо бий болгохч олон юмны нийлбэр дундал тухайн юм одоо оршдог. Тэгвэл зэрэг бол яг одоо тэр юм өөрийнх нь мөн чанар нь юу вэ нөхтэй зэрэг яг бие даасан тийм мөн чанарууд юу ч одоо олдохгүй маа гэж. Тэгэхээр зэрэг бол бүх юм сүзэгдэл өөрийн гэсэн тийм одоо мөн чанараараа бол хоосон байдаг. Тийм учраас бүх юм сүзэгдэл хоосон чанартай гэж. Тэгэхээр оршихуй ёс гэдэг нь бол
шүтэн барилдаг болон хоосон чанарыг одоо хэлж байгаа юм аа. Тэгвэл зэрэг болоод юмс үзэгдлийн тэр одоо шүтэн барилдаг хоосон чанар гэдэг тэрийг одоо бид нар мэдэх хэрэгтэй юм. Тэрийг мэдсэн бэлгүүн байхгүй болвол тэр хүн хичнээн одоо магад гарахын сэтгэл байлаа ч гэсэн хичнээн одоо бод сэтгэлийг одоо дадуулан бясалгалаа ч гэсэн тэр хүн сансрын язоорыг тасалж чадахгүй. Сансрын язоор нь одоо юу юм бэ гэхтэй зэрэг болвол бүх юмыг үннээсээ бүтсэн гэж бодсон тэр сэтгэл юм гэж. Бүх юм үннээсээ бүтсэн. Бид нар бол ямарваа нэг юмыг за энэ бол одоо тэнд нэг тийм үнэхээр бүтсэн юм байна. Тэнд заавал нэг юм одоо байгаа гэж тийм ээ. Тэр баг нь байна гэхтэй зэрэг бол тэнд баг нь гээд нэг юм одоо баг нь гэх нэг юм бол тэнд яг байна л гэж одоо бид нар бол бодно тийм ээ. Энэ ширээн дээр одоо ингээд одоо юу гэдгийг одоо торбруу байна гэх юм бол энэ ширээн дээр ингээд торбруу гэдэг нэг энд нэг юм бидний одоо ухамсар оюун санаа нас үл хамаарсан тийм ээ. Бусад юунээс ч үл хамааран энд нэг биеийн даас нэг юм байна гэж бид нар ингээд бодоод байдаг. Тэгвэл зэрэг энэ үзэл болоод яах вэ гэхээр зэрэг орчнгийн одоо язоор юм тийм ээ. Жишээлх юм бол бид нар яг энтэй адилхан би гэж юу байна вэ гэхээр зэрэг би гэж бас энд нэг үнэхээр нэг биеийн даатсан хинээс ч үл хамаарсан бусдаас үл шалтгаалсан бусдаас үл хамаарсан би гэж нэг энд одоо байна л гэж бид нар бодоод. Тийм учраас би гэж нэг үнэхээр бүтсэн энд нэг юм байна. Бусад гэж үнэхээр бүтсэн одоо тэнд нэг тиймнүүд байна. Тэгээд тэр хоорондоо ямар ч одоо хамааралгүй. Тийм учраас бол зөвхөн өөрийнхөө одоо биегээ боддог. Ийм одоо байдаг. Тэгвэл зэрэг бол зөвхөн өөрийнхөө тэр одоо би гэж бодсон. Би гэдгээс бол маш нэг тийм энд нэг одоо нэг юунээс ч үл хамаарсан нэг биеийн даас нэг ийм байна гэж бодсон учраас түүнийхээ төлөө бол элдв янзын одоо шунал төрн түүнд хэн нэгэн халдах юм бол тэрнийх нь хариуд нь уур төрн. Тэгээд өөрийн одоо биегээс нь хэн нэгний би илүү юм шиг санагдвал тийшээ атаархал төрн. Өөрийнх нь би өөрийнхөө биеийг бусдаас дээгүүр тавиад бусдад одоо юу гэдгийг тийм ээ дээрэнгүй сэтгэл омог сэтгэл тэргүүтнийг одоо төрүүлнэ гэх мэтийн байдлаар бол ерөөсөө энэ одоо орчтонгийн нөгөө нэг орчинд элдв янзын одоо үйл хураагаад тэгээд тэр үүлийнхээ ихээр орчинд хүлэгдээд байгаа гэж язоор нь ерөөсөө юу байна вэ гэхээр явсаар байгаа би гэсэн сэтгэлд толждаг. Бид барих сэтгэлд толждаг. Бид барих сэтгэл нь юу гэж бодсон бэ гэхээр зэрэг болоод би гэж нэг үнэхээр бүтсэн юм байна л гэсэн тийм одоо бодол байна. Тэгэхээр зэрэг энэ бол орчтонгийн язоор юм. Энийг л таслахгүй болоод бид нар хичнээн одоо хамаг амтан хөөрхий гэсэн одоо нэгүсэнгүй сэтгэлтэй бод сэтгэлтэй байлаа ч гэсэн тэр хүн үнэхээр сайхан сэтгэлтэй хүн өгвөл үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэхдээ яах вэ гэхээр зэрэг бол бусад амьтыг гэтлэхэл битгээл өөрөө ч гэтлэж чадахгүй. Орчингийн одоо амар амгалан гэдэг бол хуурамгийн байдгийн байна. Дими одоо үнэхээр амар амгалан биш юм байна. Тэгэхээр орчлонгоос одоо уйсаад нэг жинхэнэ амар амгалан олохын сан гэж бодсон ч гэсэн тэр хүн бүх юмыг үнэхээр бүтсээд гэж бодож байх юм бол тэр амар амгаланд хязгаарч хүрч чадахгүй. Тэгээ магадгарахын уйсах сэтгэл хичнээн байсан ч гэсэн тэр бол уйсах төдийд л одоо барагдана. Бод сэтгэл хичнээн байсан ч гэсэн тэр бол энэрх нэгүсэх төдийд л одоо барагдана. Түүнээс биш өөрийн болон бусдыг бол орчтонгийн довлонгоос бүрэн одоо гаргаж чадахгүй. Тэгэхээр орчтонгийн довлонгоос бүрэн гаргахыг гэвэл тэр орчтонгийн язоорын таслах хэрэгтэй. Тэр нь юу байна вэ гэхээр тэр үнэхээр бүтсэн би гэж бодсон сэтгэл байна. Түүнийг дарилгахын тулд бол би гэдэг үнэхээр бүтээгүй юм аа. Тэгээ үнэхээр бүтсэн би гэж байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Тийм учраас бол яагаад үнэхээр бүтсэн би гэж байхгүй юм бэ гэхдээ зэрэг би гэж байгаа боловч тэр би гэдэг чинь шүтэн барилгаар л одоо оршин тогтнож байгаа юм. Бусдаас хамаарад оршин тогтнож байгаа юм. Ямар нэгэн бусад зүйл дээр тулгуурлаад тэр чинь одоо оршин тогтнож байгаа юм аа. Шүтэн барилгатай юм аа. Тийм учраас бол шүтэн барилгыг онохын арганд шамдаарай гэж. Тийм ээ. Хоосон чанарыг онохын арганд шамдаарай гэж хэлээгүй. Шүтэн барилгыг онохын арганд шамдаарай гэж хэлсэн нь бол маш их одоо учир шалтгаантай юм аа гэж ингэж бодож байгаа. Уг нь бол хоосон чанарыг онохын арганд шамдаарай гэж хэлэх гээд байгаа юм. Тэгвэл шууд хоосон чанар гэж хэлэхгүйгээр шүтэн барилгыг онохын арганд шамдаарай гэдэг чинь шүтэн барилгыгаа мэдж байж л хоосон чанарыг мэдэн шүү. Тэгэхгүйгээр шүтэн барилгыг одоо ойлгохгүйгээр шууд хоосон чанар гिचх юм бол ерөөсөө бүх юм хов хоосон гэдээ ингээд явчих юм бол бас нэг хязгаар доон чинь тийм ээ. Бүх юм үнээсээ бүтсэн гэж бодох юм бол бас нэг хязгаар доон тийм.
бүх юм үнэхээр бүтсэн гэж бодох юм бол мөнхийн хязгаарлалт унна. Бүх юм юучгүй оргоо хоосон гэх юм бол байхгүй хязгаарлалт унна. Тэр хоёрын дундуур бүх юм үнэхээр бүтээгүй хоосон чанартай тэгтээ шүтэн барилгатай. Тэ бусдаас одоо хамаарч бусдад долдуудан тухайн юм одоо оршно гэж ингэж одоо үзнэ. Тийм учраас бол хоосон чанарыг онохын арга нь одоо шамдах хэрэгтэй. Тиймээс энэ мөрийн гурван эрхэм зүйлийн одоо дотроос хамгийн ихэнд нь хоосон чанар нь болохоор зэрэг жадвын сүрэг гүнжийн нямбуудан гэж тэ. Бурхны эрхэм зэрлэг бүгдийн гол утга нь одоо хоосон чанар юм аа гэдэг. Тэгээд дээрэс нь жадваа живи ламлаа идэн би гэж бурхныг баясгахын мөрд сэтгэл итгэмжлэнэ гэдгийн бус бурхныг баясгахын мөрөн бас хоосон чанарыг онсон сэтгэлийг одоо хэлээд байгаа. Тэгэхээр энэ нь одоо их одоо чухал юм аа гэж ингэж одоо үзээд байгаа юм аа. За тэгвэл одоо хоосон чанарыг одоо яаж одоо онох юм бэ гэхдээ зэрэг бол энэ дээр ингэж айлтсан байна. Ганшиг хордоо чойном тамжижийн жумбрай намяан дүүа мэдэн шин мигвийн дацаа гаян гүн шиг ба диний санжаа живийн ламлаа шүг гэж. Альва орчлон нирваны юмс үзэгдэл бүгдийн уг үрн хязээч хуурмаг үгийг үтсэнчлэн зоригдлын тулгуур алин бүгдийг эвдвэс зөвхөн тэрл бурхныг баясгах мөрд ормоо гэж. Тэгтээ зэрэг бодвол орчлонгийн юмсч бай, гэгэрл нирваны одоо юмсч бай, ерөөсөө бүхэл юмс үзэгдэл бол уг үрн хуурмаггүй юм аа, тийм ээ. Бурхан болно гэдэг ч уг шалтгаантай, тийм ээ. Орчлонд одоо төрнө гэдэг ч уг шалтгаантай, тийм ээ. Тамад төрнө гэдэг ч уг шалтгаантай, деваачин төрнө гэдэг ч одоо уг шалтгаантай. Бүхэл юм уг шалтгаан үр дагаврын зүй тогтол юм. Тэгтээ зэрэг бол ямарваа нэгэн юмны уг үрийн тэр одоо барилдлага нь бол хязээч хуурмаггүй. Тэр уг үрийн барилдлага нь хуурмаггүй юм а гэдгийг мэдээд тэр учир шалтгаан дээр тулгуурлаад зоригдлын тулгуур гэдэг нь бид нар нэг юмыг ингээд харахтай зэрэг одоо ширээн дээр байгаа аягийг харж байвал ширээн дээр байгаа аяг бодвол миний тэр аягийг харж байгаа сэтгэлийн зоригдлын одоо тулгуур юм. Тэгээ тэр аяг ямархуу харагдах вэ гэхтэй зэрэг бол миний нүднээс огт үл хамаарсан тэнд нэг үнэхээр бүтсэн биеийн даацсан нэг аяг байгаа юм шиг харагдана. Гэвч тэр биеийн даасан мэт байгаад байгаа тэр байдлыг ницааж чадах юм бол тийм ээ. Тэр одоо уг үрийн шүтэн барилгын үүднээс түүнийг ницааж чадчих юм бол энэ бол яг хөөхтэй зэрэг бурхныг баясгахын мөрд одоо орноо. Жинхэнэ одоо хоосон чанарыг бол одоо онноо гэж ингэж одоо хэлээд байгаа юм. За тэгээд яавал бас хоосон чанарын үзэл одоо буруудах юм бэ гэдгийг бол бас дараа нь гаргасан байна тийм ээ. Хоосон чанарын үзэл гэдэг бол маш гүн гүнзгий учраас заримдаа хоосон чанарын үзэл бас буруудах тохиолдол бас их байдаг тийм ээ. Хоосон чанарыг онох гэж явж байгаад хэтрүүлээд цаашаагаан одоо өөр зам одоо юу гэдгийг тэр үүсгэхийн хязгаарлалт унчих. Аль эсвэл дутуудуулаад мөнхийн хязгаарлалт унах тэргүүтэн ийм одоо байгаа. За тийм учраас бол бас одоо яавал хоосон чанарын үзэл одоо буруудах вэ гэхтэй зэрэг наваа дэмбэрэл дүүа мэдбадан жум домбоо хайлан барлын говооны чисрэт сосор наваа дэсрэт дүү дадан төвийн гомбоо догоо мэдгч. Хуурмаггүй шүтэн барилгат үзэгдэл хийгээд хоосон үгээр илэрхийлгээс хагдсан ойлгоц хоёр хэдий чинээ тус тусдаа үзэгдэх төдий хүртэл хинч чадагчийн таалдыг онох үгүй бөлгөө гэсэн. Тэгтээ зэрэг хуурмаггүй шүтэн барилгат үзэгдэл. Тэгтээ зэрэг үзэгдэл хоосон гэсэн хоёр юм байгаа. Энэ хоёр хослох ёстой юм тийм ээ. Үзэгдэл хоосон хоёр бол хосож байх ёстой юм. Тэгтээ зэрэг үзэгдэл хоосон хоёрыг хооронд нь харьцуулаад байх юм бол хоосон гэхдээ зэрэг нөгөө үзэгдэл шүтэн барилгаа ч гэсэн үгүйсгчээд үзэгдэж харагдаж байгаа бүх юм чинь шүтэн барилгатай юм а гэхдээ зэрэг хоосон байж огт таарахгүй юм шиг болоод ингээд нөгөө хоосон чанартай гэдэг тэр хоосны ойлголц болон шүтэн барилга гэдэг тэр одоо ойлголц хоёр хоорондоо ингээд зөрчилдөд байх юм бол тэрийг хүртэл яг хөөхтэй зэрэг бурхны таадыг бол он чадахгүй гэж ингэж одоо үтсэн айлдсан байна тийм ээ. Наваа домбоо хоёр тийм ээ. Наваа нь юу байх вэ гэхтэй зэрэг
үзэгдэл шүтэн барилга хуурмаггүй. Шүтэн барилга хуурмаггүй гэдэг нь үзэгдэл юм гэж. Домбоо буюу хоос нь хайлан барлын говаа гэдэг нь үгээр илэрхийлэхээс хагдсан ойлголт гэж. Хоосон чанар гэдэг нь үгээр илэрхийлж болшгүй тийм хүн гүнзгий нэг ойлгоцоо юм байна. Тэр үгээр илэрхийлж болшгүй хоосон чанар гэдэг тэр гүнзгий ойлголт болон бидэнд одоо ингээд бүх юм уг үрийн шүтэн барилгатай үзэгдэж байгаа. Тэр үзэгдэл хоёр хооронд одоо ингээд нэг нэгийгээ үгүйсгээд за бид нар ингээд учир шалтгааныг бодоод үнэхэрийн одоо юм гэдэг чинь хоосон чанартай юм байна гэж яг ингээд бодхоо зэрэг бүх юм хов хоосон юм шиг санагдаад эргээд нүдэ нэгээд ингээд хартал бүх юм үнээсээ бүтсэн юм шиг ингээд харагдаад ингээд нөгөө нэг хоосон чанарын ойлголт бүх юмний одоо байж байгаа тэр байдал хоёр хоорондоо ингээд төрчлөөд байх юм бол Бурхны таалныг бол онж чадахгүй шүү гэж ингэж одоо альцсан. За яавал Бурхны таалныг яг бүрэн гүйцэд одоо онох юм бэ гэхдээ зэрэг нам шиг рээжиг мэдвэр чигчэрдүү дэмбэрэл мэлүр тонваа замнитнаа ээшийн үлжийн зэндан гүнжигна дэцээ дайвын жадваа зогоолаг гэж. Саяд нэг зөрчилдөх үгээр нэгэн зэрэг шүтэн барилдаг хуурмаг үгийг үзэх төдийгөөр магад мэдл орны барих байдал бүхнийг эвдвэс магадтай тэр цагт үзлийн ажиглал гүйцэх болно гэж. За үзлийн ажиглал гэдэг нь хоосон чанарын үзлийн одоо ажиглал чинь бол бүрэн гүйцнэ. Хоосон чанарын үзлийг бол бүрэн одоо эзэмшнэ гэсэн байна. За ямар үед хоосон чанарын үзлийг одоо бүрэн эзэмших юм бэ гэхдээ зэрэг нөгөө нэг шүтэн барилдаг хуурмаггүй гэх бүх юм үнээсээ бүтээгүй хоосон чанартай гэх тэр хоёр одоо үзэл чинь хоорондоо ямар ч зөрчилдөхгүйгээр нэгэн зэрэг шүтэн барилгатай юм гэвэл хоосон чанартай байхаас гарцаагүй юм шиг одоо яг өөрийн эрэхгүй санагдаад ирэх. Хоосон чанартай юм байна гэдгийг ойлгонгууд шүтэн барилга нь бол гарцаагүй юм байна гэсэн тийм бодол аяндаа ингээд өөрийн эрэхгүй одоо төрөөд ирэх. Ингээд энэ хоёр зөрчилдөхгүйгээр нэг нэгнийхээ нөхөр болж ингэж одоо ургаж ирэх юм бол тэр цагт яах вэ гэхээр зэрэг хоосон чанарын одоо ажиглал бол гүйцнэ. Хоосон чанарын үзлийг бол бүрэн одоо оллоо гэж ингэж одоо үзнэ гэсэн байна. За тэгээд энэ одоо хэтрүүлэх төв үзэлтний одоо хувьд тэр хоёр хязгаарыг одоо хэрхэн яаж одоо арилгадаг юм бэ гэхдээ зэрэг хоёр хязгаар гэдэг нь нэгдүгээрт нь буйн хязгаар байхгүй хязгаар гэж. Нэгэсэндээ байгаагийн хязгаар байхгүй хязгаар гэж. Бүх юм үнээсээ бүтсэн гэж бодох юм бол байгаагийн хязгаар руу орно тийм ээ. Нэгсэндээ бүх юм байх нь байгаа тэгтээ үнээсээ бүтсэн юм байгаа гэж хэлэх юм бол байгаагийн хязгаар руу онцод байгаа. За бүх юм одоо үнэхээр бүтсэн юм байхгүй гэж тэр нь улам хэтрээд юу ч байхгүй гэх юм бол байхгүй хязгаар руу одоо онцож байгаа юм одоо юм тийм ээ. Тэгэхээр бүх юмыг огт байхгүй гэж үзэх юм бол байхгүйгийн хязгаар руу унана. Бүх юм байхтаа бүр үнээсээ бүтсэн юм байгаа гэх юм бол байгаагийн хязгаар руу одоо унж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хязгаараас одоо хэтрнэ гэдэг нь бүх юм үнээсээ бүтээгүй нэрийн төдийд байгаа. Гэхдээ зэрэг яг тэр хоёрын одоо дундыг одоо барьсан төв үздэг гэж бол энийг хэлнэ гэж ингэж одоо хэлээд байна. За тэгэхээр энэ дээр бол шаян намвэс ятоос илваадан домбис мета сэшин донооны жүүдэн баравар чарвын сүлшина тарзан давын порогор минжир руу гэж. За тэгэхээр ято мета гэж хоёр байна тийм ээ. Яавал ято буюу одоо байгаагийн хязгаарыг арилгах юм. Юугээр мета буюу байхгүй хязгаарыг одоо арилгах юм бэ гэж. За энийг одоо орчуулах юм бол юу гэсэн үг вэ гэхээр зэрэг басхуу үзэгдлэр буйн хязгаарыг арилгах болон байхгүй хязгаарыг хоосноор няцаах ба хоосон ямагт нь уг хийгээд үрд урах ёсыг мэдвэс эцлэн барих үздээр булаагдахгүй болмовэ гэж. За эцлэн барих үздээр бол булаагдахгүй жинхэнэ одоо хоосон чанарыг бол одоо эзэмшнэ гэсэн ийм одоо санаа юм тийм ээ. Юу гэж байна вэ гэхээр зэрэг үзэгдэл гэдгээр бол байгаагийн хязгаарыг арилгана гэж. Ямарваа нэг юм үзэгдэж байна тийм ээ. Үзэгдэл төдий юм аа. Үзэгдэл гэдэг чинь юуны үзэгдэл юм бэ гэхэд ухамсарын үзэгдэл юм аа. Ухамсарын үзэгдэл бол ухамсараас хамаарна. Тэгвэл зэрэг бол үзэгдэл төдий байна гэдэг чинь бусдаас хамаарна гэсэн үг ээ.
Тэгэхээр бусдаас хамааралтай байгаа юм чинь өөрөө биеэ даасан юм байхгүй юм байна. Тийм учраас бол өөрөө биеэ даасан юм байхгүй гэдгийг ойлгох юм бол байгаагийн хязгаарыг арилгаж байгаа нь тэр юм байна гэж. За тэгвэл хоосон гэдгээр бол байхгүй хязгаарыг арилгана гэдэг. Хоосон чанартай ихтэй зэрэг хоосон чанар гэдэг чинь нэг юмний чанар юм байна гэж тийм ээ. Хэрвээ нэг юмний чанар юм бол тэр чанартан хоёр чинь заавал байж байх ёстой юм. Тийм учраас бол хоосон чанартай гэдэг чинь ямиг хов хоосон гэсэн үг биш юм байна, тийм ээ. Тийм учраас бол хоосон гэдгээр юуг арилгахгүй хөтэй тэр хов хоосон биш юм байна тэр чинь байгаа юм байна шүү гэдгийг бол илтгэнэ. Тийм учраас хоосноор бол байхгүй хязгаарыг арилгана. За тэгээд хоосон чанартай учраас харин уг үрийн үрд бол ургах ёсыг мэдвэс гэж. Хоосон чанартай учраас уг шалтгаан үр дагавар гэж байгаад байгаа юм, тийм ээ. Хэрвээ уг шалтгаан үнэхээр бүтцсэн бол тэр уг шалтгаан чинь юунаас ч хамаарахгүй учраас одоо тэр үр дагавраа гаргаж чадахгүй, тийм ээ. Үр дагавар үнэхээр бүтчих юм бол үр дагавар чинь юунаас ч үл хамаарна. Тэгэхээр үр дагавар чинь уг шалтгаанаас ч үл хамаарна гэсэн үг, тийм. Тэгэхээр үр дагавар чинь уг шалтгаанаас үл хамаарах юм бол үр дагавар уг шалтгаан хоёр чинь хоорондоо хамаардаг болчихно. Тэгвэл уг үрийн одоо шүтэн барилдаг гэдэг юм чинь байхгүй болчихно. Тийм учраас бол хоосон чанартай учраас уг шалтгаан гэж байгаад байгаа юм. Хоосон чанартай учраас үр дагавар гэж байгаад байгаа юм. Тийм учраас хоосон чанар гэдэг юм чинь уг шалтгаан болон үр дагаврын энэ одоо үзэгдэл ингэж одоо ургаж ирээд байгаа юм байна гэдэг. Энэ ёсыг л мэдэх юм бол тэгээд одоо эцэслэн барих бүх үзэл бол дуусна гэж тийм ээ. Эцэслэн барих үзэл гэдэг нь одоо буруу үзлүүдийг хэлээд байна. Бүх буруу үзлүүд бол дууснаа. Ямар ч буруу үзэл булаагдахгүй болно. За тэгэх юм бол хамгийн одоо зөв үзлийг эзэмшин. Тэгээд түүнийгээ бяцлах юм бол одоо орчлонгоос одоо гэтлэн. Тийм учраас бол хоосон чанарын үзэл гэдэг бол бэлгүүний суртахаалыг одоо илтгэж байгаа юм. Бодийн сэтгэл нь бол самаадын суртахаалыг итгэж байгаа юм. Магад гарахын сэтгэл нь бол шагшааватын суртахаалыг одоо илтгэж байгаа юм. Тэгтээ зэрэг бол магад гарахын сэтгэл дээр одоо суурлаад бодийн сэтгэлээр одоо эслэгдээд ингээд хоосон чанарын үнслийг одоо бяцлах юм бол тэр хүн одоо төв одоо юу гэдгийг маш хурдан одоо зайлшгүй одоо гэгэрч чадна гэж ингэж одоо үзсэн. Тийм учраас гэгэрэлд хүрдэг зам мөрийн хамгийн гол юм нь бол энэ гурван юм байна. Тийм ээ. Хоосон чанарын үзэл байсан ч гэсэн бод сэтгэл байхгүй бол хүн төгс гэгэрч чадахгүй гэж. Тийм ээ. Хоосон чанарын одоо үзлэр бол нисвансын түүтгэрийг одоо арилгасан ч гэсэн мэдэгдэхүүний түүтгэрийг одоо арилгахын тулд тэрхүү хоосон чанар дээр бол өөр дээр нь бод сэтгэл гэдэг тийм хүч хэрэгтэй, тийм ээ. Тийм учраас бол бод сэтгэл хоосон чанар хоёр зайлшгүй одоо хэрэгтэй. Тэгэхээр бод сэтгэл төрөхөд бол магад гарахын сэтгэл зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хамаг амьтныг зовлонгоос нь гэтлэгийг гэсэн хүнд эхлээд өөрт нь орчтонгийн зовлонгоос уйссан үүсэл байх хэрэгтэй. Өөрөө орчтонгийн зовлонгоос уйссан үүсэл байхгүй, өөрөө орчлонгоос гэгэрий гэсэн хүсэл байхгүй байж бусдыг орчлонгоос гэгэрүүлнэ гэсэн хүсэл төрнө гэж тийм юм болоод байхгүй юм аа. За тийм учраас бол эхлээд магад гарахын сэтгэлийг хялбархнаар нь бодох юм бол эхлээд магад гарахын сэтгэлийг төрүүлээд тэгээд бод сэтгэлийг төрүүлээд тэгээд хоосон чанарыг үзэл суралцах юм байна. Харин жинхэнэ учир шалтгааны үүднээс нь одоо ингээд аваад үзэх юм бол одоо магад гарахын сэтгэл төрөөд орчлонгоос гэгэрий ч гэсэн үнэхээр гэгэрч чадах юм уу юм уу гэдгийг ямар үед бид нар ойлгох юм бэ гэхээр тэр хоосон чанарыг ойлгож байж л тэрийг ойлгоно. Тэгээ хоосон чанарыг ойлгож байж орчлонгийн ядуурыг тасч болох юм байна гэж ойлгоно. Орчлонгийн ядуурыг тасч болох юм бол бид нар орчлонгоос гэгэрч болох юм байна гэдгийг ойлгоно. Тийм ээ. Орчлонгоос би гэгэрч болох юм бол бусад амьтан ч гэсэн гэгэрч болно. Тийм учраас бусдыг ч гэсэн гэгэрүүлж болно. Тэгэх юм бол бод сэтгэл ойлгомжтой болно. Тийм учраас бол үнэхэрийн одоо хурц ухаантан хүмүүс бол эхлээд хоосон чанарыг оноод тэгээд магад гарахын сэтгэлийг төрүүлээ, тэгээд бод сэтгэлийг төрүүлнэ гэж. За хэлбэрхнаар одоо бодох юм бол эхлээд магад гарахын сэтгэлийг төрүүлээ, тэгээд бод сэтгэлийг төрүүлээ, тэгээд хоосон чанартаа одоо суралцнаа гэж ингэж одоо хэлж байгаа. Дэдэр ламжийн зовоо намсамжи наднам ранги жившин догойцэ вэмба дэндэ зондүй давжидна данжийн дума нүрдүү дүвшиг бүү гэж. Тэр мэт мөрийн эрхэм гурван зүйлийн онсуудыг өөрөө ямарчлан мэдхийн цагт
агадгийг шүтэн хичээнгүй хүчийг үүсгээд аштын хэргийг түргэн бүтээгтэн хүмнэ гэж. За энэ үед бол богд зонхоо валам хүмнэ гэдэг нь цахаа бомбоо буюу цахаа нутгийн ноён агван дагваа гэдэг хүнд бол ингээд яг энэ үгийг хэлж байгаа юм. Гэхдээ зөвхөн тэр хүнд төдийгүй тэрнээс хойш бүх шавнартаа бол зориулсан юм аа. Тийм учраас бидэнд ч гэсэн энэ бол зориулагдж байна гэж ингэж бодох хэрэгтэй юм. За энэ юу гэсэн үг вэ гэхээр термит мөрийн эрхэм 3 зүйлийн гэж. За термит гэгээрэлд хүрдэг, ялангуяа төгс гэгэрсэн бурхны хотогт хүргэдэг зам мөрийн хамгийн гол эрхэм 3 зүйл болох магад гарахын сэтгэл, бодийн сэтгэл, хоосон чанарын үзэл 3-ын энэ 3 зүйлийг онсууд буюу хамгийн гол чухал зүйл нь юу юм бэ гэдгийг яаж энэ магад гарахын сэтгэлийг жишээлх юм бол энэ 3-ыг энэ мөрийн 3 эрхэм зүйлийг төрүүлэх өөртөө төрүүлэх бяцлах хэрэгтэй учир шалтгаан нь юу юм? Үүнийг төрүүлдэг арга зам нь юу юм? Яавал магад гарахын сэтгэл төрсөн болох юм? Яавал бод сэтгэл төрсөн болох юм? Яавал хоосон чанарын үзлийг жигнэр нь эзэмссэн болох юм бэ гэдэг гэх мэтийн нарийн анснуудын өөрөө ямарчлан сайтар мэдээд тэгээд бүрэн мэдсэн бол тэр цагт аглагийг шүтээд тийм ээ аглаг даяаны орныг шүтээд тэгээд хичээнгүй хүчийг үүсгээд ийхүү бяцлагснаар бол аштын хэргийг гэж тийм ээ жинхэнэ аштын амар амгалан гэдгийг бол бүтээж чаднаа. Тийм учраас бол энэ 3 зүйлээр бол аштын хэргийн түргэн бүтээгээрээ хүмнэ гэж ингэж айлцсан бай. За тэгээд энийг бол бид нар гандал хавж ямааг сайтар уншаад тэгээд богд зонхоо валамаа өөрийнхөө орой дээр бяцлагж байгаа. Тэгээд ламзаа намсмыг энэ ламзаа намсмаа уншаад энийг унших үед бол богд орой дээр байгаа богд зонхоо валам яг өөр чинь энэ сургаалыг зориулан айлдаж байна гэж бодоод тэгээд утгын сайтар бодоод хамгийн сүүлд нь аштын хэргийг түргэн бүтээгтэн хүмүн гэхдээ зэрэг бол яг над руу ингэж хэлээд тэгээд богд зонхоо валам өөртөө шингэснээр миний үндсэнд магад гарахын сэтгэл хурамгүйгээр төрөх болтугай бодийн сэтгэл хурамгүйгээр төрөх хоосон чанарын үзэл бол жинхэнэ хурамггүй үнэн зөвөөрөө төрөх ийм айц чандвыг хайрлж байна гэж ингэж бодоод тэгээд мэгзмийг аль чадах чинээгээр унших тэргүүтэн ийм байдлаар бол энэ ламзаа намсан гэдэг номыг анхааран авнаа. За тийм учраас та бүгд бол өнөөдөр богд зонхоо валамын дүүсэн өдөр учраас орой бүгдээрээ зуул барьж болно. Заавал тосон зуул биш сахилгаан зуул барьсан ч болно. Хамгийн сайхан гэрэлтэй тийм зуулыг бариад за тэгээд богд хэрвээ мэддэг бол богд зонхоо валамын ламын юг үзэр гандал хавж ямааг сайхан уншаад тэгээд богд ламаа орой дээр бяцлагж агаад тэгээд ламзаа намсмаа сайхан уншаад утгын сайхан бодож бяцлагж уншаад анхааран аваад за ингээд нэг ёсштон үйлдэх юм бол маш их тийм хэргийг бол бүтээж чаднаа гэж ингэж үздэг тий. Тэгээд энэ дотор бол юу багтдаг юм бэ гэхээр бурхны эрхэм зарилэг бүгд бол энэ дотор багтана гэж. Тэгээ бурхны эрхэм зарилэг бүгд бол жишээ гэх юм бол шагшаа бурхны ламирам дотор байж байгаа шүү дээ тийм ээ. Омдын эрдэм бүгд бол суртахаад 3 эрдэнд хураагдах учраас ишин шашин бүгд бол аймаг сав 3 эрдэнд хураагдана гэж. Тэгвэл зэрэг бурхны шагшааватын суртахаал бол магад гарахын сэтгэлд хураагдж байгаа юм. Самаадын суртахаал бол бод сэтгэлд хураагдана. Бэлгүүний суртахаал бол хоосон чанарын үзэлд хураагдана. Тэгвэл зэрэг бурхны бүх сургаал бол энэ 3-т хураагдана. Тэгээ энэ 3-ын аль нэгийг гаргаагүй тийм бурхны сургаал гэж бол ерөөсөө байхгүй. Хэрвээ ламзаа намсмыг алийг ч гаргаагүй байх юм бол тэрийг бурхны сургаал бараг биш гэж үзсэн ч болно гэж ингэж үздэг. Тийм учраас бол бурхны сургаал мөн болвол энэ 3 зүйлийг аль нэгийг бол заавал гаргасан аль нэгэнд нь заавал хамрагдсан ийм байх хэрэгтэй юм а гэж ингэж үздэг. Тийм учраас энэ 3 зүйл бол маш чухал юм а. За дний жээ зонхоо бол усан дагвис задваав. За энэ нь бол богд зонхоо бол усан дагвэр бол зохиосон юм а гэж ингэж айлцсан байна. За богд зонхоо валам бол хин айлт зохиосон юм бэ гэхдээ зэрэг
өөрийн одоо шав цахаа бамбуу аваан дагва гэж одоо ноён хүнд одоо зориулж өөрийнхөө одоо шавьдаан зориулж одоо альцсан ийм одоо сургаал юм. Та тэгээд эхнээс нь нэг шүтэн тэмбэрлийг одоо бодоод эхнээс нь жоохон одоо уншчихъя. Ламзоо намсамжийн заваа шүгсөө, живзэн дамаа намлаа чанцаалаа. Жалвис уруу гүнжээ юм буудан, жасраа дамба намжийн агвэлам, галдан тардад намжийн зүгөгдөө, чидэр нүшин дагийн шадваржаа. Гандаг сэрдвийн дела мачигшин, далжир доньё жачир зомбоё, жалва жэвийн ламлаа идэмби, галдан дэдэг дамбын ижийн ном. Богд тоон багш нарт мөргмүү, ялагчийн эрхэм зарлиг бүхний гол утга, ялагчийн хөвгүүн дээдс нарын сайшаасан мөр, хувь төгөлдөр гитлэхий хүсэгчдийн ор холмыг хэр чадлаараа ямар мэт бивээр номлё. Хэн нэгэн сансрын амгаланд үл тачааж, чөлөө өвчлөлийн хэргийг гаргахын тулд хичээж, бурхныг баясгах мөрд сэтгэл итгэмжилсэн хувь төгөлдөр тэдгээр тунгалаг сэтгэлээр сонсоорой гэсэн. За ингээд Ламзаа намсмын тухай одоо ярих зүйл маань ингээд хэлж байна.